сайн зээлийн түүхийг бол ерөөсөө тэр 6-аараа байгаасаа гэж үсэж. Тэр муу зээлийн түүхийг л яриад байгаа. Тэг хүн чинь бас 6 жил одоо хүний амьдрал чинь урт хугацаа шүү дээ. Тэгэхээр одоо 2 жил одоо санхүүгийн боломжтой болно шүү дээ. Тэгээ том зээлдэгчийн тэр том зээлдэгчтэй муу түүхийг бол одоо би яриаггүй шүү дээ. Тэр бол 6-аараа байдаг юм байгаа үст тийм үү? Одоо хэдэн тэрбумын тэр бага хэмжээний одоо иргэдийн зээлийн түүхийг одоо тийм олон жилээр одоо дахид зээл авахгүй болтол ингэж хангалах хэрэг байна уу гэж. Тэгээ сайн муугаа ялгаад хийж болдгоо юм уу? Сайн зээлдэгчийн хугацаа, муу зээлдэгчийн хугацаа гэдэг. Тэгээ тэтгэврийн зээл дээр тэр нийгмийн хамгааллын яамнаас ирсэн бичгийн дагуу Монгол банк ингэж ажиллана гэж одоо ийм хурдан шуурхай тэтгэвэр авагч нийт иргэдийнхээ тэр зээл авах эрхийг ингэж 20%-аар хасдаг чинь буруу. Энийг яаралтай өөрчлөө. Энийг За Монгол банкны ерөнхийлөгч Игтэй хариулъя. Хуулийн дагах тогтоол төр уян хатан хэлбэрээр зохицуулна гэсэн тийм тогтоолын төсөл төр бол заалт орж байгаа. Тэгэхээр зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж байгаа зээлийн түүх нь хэмжээнээсээ хамаарат яаж бүртгэгдэх вэ? Оноонд хэрхэн тооцогдох вэ? Хувийн жин хэр байх вэ гэдэг дээр аргачлалаараа нарийн тооцоод яваа. Таны хэлж байгаа саналыг бол тусгаад явъя. За тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал дээр бол мэдээж төрийн захиргааны төв байгууллагаас нэрвүүлсэн саналын дагуу бид бүхэн тэгсэн мөн гэхдээ манай төв банкнаас хийсэн судалгаагаар тэтгэвэр авагчид маань тэтгэврийн зээл авсны дараа үлдэж байгаа хувь нь өөрийнх нь ахуйн амьдралд нь бас хүрэлцэхгүй зээлийн дарамт өндөр байгаа нь бол хит хитэн судалгаагаар бол гарсан учраас бид бүхэн энийг бол хугацаатай арга хэмжээ авсан. Мөн хэрэглээний зээлийн хувь хэмжээ эдийн засгаар нэмэгдэж байгаатай холбогдуулан инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах хүрээнд энэ бодлогын арга хэмжээг аваад явж байгаа. Ер нь бол энэ хугацааны За Бачхуур гишүүн хариулъя. Сэд орж гишүүний бас үндсэн асуудал зөвлөлтөө яг уяатан тогтоох ёстой л доо. Яг үүнтэй холбоотойгоор тогтоолын төсөлд оруулсан байгаа юм. Эдийн засгийн нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан зээлдэгчийн зээлж чадварыг зэрэглэлийн уян хатан тогтоох гэдэг. Тэгэхээр одоо байгалийн давгцгүй зүйлс гифмичсэн зүйлээс болоод тодорхой хэмжээ уян хатан тогтоох нь зүг гэж харж байгаа. Гэхдээ ахаад нэг залт оруулсан. Тэр нь юу вэ гэвэл хөгжлийн банк засгийн газар тусгаалсан төсвийн мөнгийг авсан, зээлсэн иргэдэд энэ уян хатан нөхцөлд нь орохгүй гэдэг. Яагаад гэвэл энэ бол ард түмний мөнгө, татвар төлөгчийн мөнгө. Энэ татвар төлөгчийн мөнгөтэй илүү хариуцлагатай байх ёстой иргэн аж ахуй нэгж. Тэгээ энэ тогтолцоогоор бол тогтоолын төслөөр бол орохгүй, харин иргэн аж ахуй нэгж орно.